ингээ фитнес дээрсэн. Одоо авцаа солиод фитнес дээрцгаая. Let's go. За тэгэхээр өнөөдөр бол миний өөрийгөө өөрчлөх чаленжийн 4-р өдөр инх хэллээ. Миний түрүүнд ямар ч тасгал хийсэн бид нар хамгийн түрүүнд халаалтай хийх хэрэгтэй битгий мартаарай. Миний хувьд болохоор ямар ч тасгалын өмнө бие халаахтай гүйлтийн зам дээр удаан тэмбэр болдог байгаа. Тэр workout маань ерөнхийдөө мөр болон нуруунд төвлөрсөн. За эхний тасгал бол shoulder press буюу энэ дасгал нь болохоор мөрний гол булчинг ажиллаж мөрийг илүү хэлбэртэй болгодог. Жага дасгал маань болохоор lateral raise буюу мөрний хажуу хэсгийг хөгжүүлдэг дасгал. Тэгээ миний хувьд болохоор илүү хөнгөн жингээр булчингаа мэдэрч хийхийг хичээсэн. За 3 дахь дасгал буюу rear delt fly. Энэ дасгал нь мөрний арын булчин хөгжүүлдэг. Тэгээ мөр урагшаа унчхаас сэргийлдэг юм л. Тэгээ гол нь яг үр дүнтэй хийхийн тулд яг хийж байгаа дасгалаа яг аль булчин руу яаж олж ийн гэдгээ сайн мэдэрч хийх нь зөв юм байл. За тэгээд lat pull down буюу нурууны том булчинг ажиллуулж нурууг тэгээ өргөн вий хэлбэртэй болгодог. Гол нурууны байрлалыг сайжруулдаг дасгал юм байлээ. Тэгээ миний хувьд бас нурууны тэнцвэр яг гол нуруу маань тэгшгэн биш тийм болохоор энэ бас ер нь бол нуруу мөр дээрээ яг ингэж фокуслж бас дасгалуудаа хийж байгаа. Тэгэхээр өмнөх өдрүүдийн дасгал дээр ч гэсэн ерөнхийдөө хэвлийн дасгалуудыг бас давхар хийгээ явсан. Одоо ингээ харагдж байгаачлан хэвлээгээрээ нэлээд их хөвгөлтэй байгаа. Тийм болохоор хэвлийн арьсаа чангалах мөн өөхөж таах хэрэгтэй байгаа болохоор өдөр алгасгүй ерөнхийдөө хэвлийн дасгалуудыг баг хийгээ явж байгаа. За тэгээд дасгалын дараа сонголтын дасгал хийх нь маш чухал байдаг. Workout хийх үед булчаа агшаад тэгээд чангарсан байдалтай болдог. Тэгээд сонголт хийснээр булчин тайвширч, цусны эргэлт сайжирч, бие хурдан сэргдэг. Тэгээ маргааш нь нөгөө бидний бие амар булгараад амар өвддөг штеп. Бас тэрнээс сэргийлж ер нь дасгал дууссаны дараа 5-аас 10 минут сонголтын дасгал хийх хэрэгтэй шүү. За тэгээд өнөөдрийн маань дасгалтай хамт байсанд баярлалаа. Тэгээд миний хийсэн дасгалуудыг та бүхэн бас өөрсдөө ингээд судлаад ингээд хийгээд үзээрэй. Би яг мэргэжлийн багш биш. Тэгээд надад бас багш байхгүй. Өөрөө ингээд бичлэг үзээд өөрийнхөө биеийн дээр мэдрээд энэ ойлголтоос та бүхэндээ хуваалцаж байгаа болохоор тэндээ хэлэхэд өөрсдөө бас өөрчлөлт бас үзээрэй. За энэ хүрээ challenge маань 4-р өдөр дууслаа. Тэгээд Shift Journey challenge-тэй маань хамт байсан. Баярлалаа. Дахин хэлэхэд баярлалаа.